Хүүхдүүдээ сайн мэцгааны эцэг их шүү дээ. UBS телевизээс явуулдаг төв хөлтөр хүүхэд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо хүүхдүүдээ өөрсдөө танилцуулах уу? За. Намайг Болд Эрдэнэ Санчар гэдэг. Би Эрдэнэ хотын 14-р сургуулийн 3-ийн анги сурдаг. Намайг Даштвагийн Баян Жаргал гэдэг. Би 75 дахь сургуулийн 12-ын Б анги сурдаг. Сайн байна уу? Намайг Хэсэг Баярын Ирмэн Бэлэг гэдэг. Би 4-р сургуулийн 4-ийн. Сайн байна уу? Намайг Чавланбаатарын Дэлгэр мөрөн гэдэг. Улаанбаатар хотын 62 дахь сургуулийн 4-ийн анги ангид суралцдаг. Сайн байцгаана уу? Намайг Отхон мөнхийн Ган Бэлэг гэдэг. Би 118 дахь сургуулийн 3-ийн ангид сурдаг. Сайн байна уу? Намайг Хэсэг Баярын Марламаа гэдэг. 24 дахь сургуулийн 8-ийн ангид суралцдаг. За, хүүхдүүдээ танилцлаа. Дугаар алганы сонирхолтой мэдээлэл хүргэдэг та нарынхан болон эхлүүлцээ хүүхдүүдээ Тэгээ. сайн. Би бол хамгийн мэдлэгтэй шоу Таня. Энэ удаад би та нартай Монгол бичгийн тухай ярьж өгье. Хүүхдүүдээ монголчуудын уламжлалт бичиг болох монгол бичиг. Энд авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь монгол үсэг. Энэ үсгээр бичсэн бичгийг монгол бичиг гэж нэрлэдэг байна. Энэ үсэг бичгийг 6-аас 7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн монгол үндэстэн хил аялгаа тэмдэглэхэд хэрэгэлсээр иржээ. Монгол бичиг нь нийтдээ 29 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй юм байна. Анх Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулан Монгол угсаатныг дахин сэргээн мандуулж идүүгээ хүртэл оршин байх үндсийг баттгсан билээ. Тулгар улсын аливаа хэрэг явдлыг явуулахын тулд Уйгур үсгээс Татаа тунгаа нэртэй бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг байна. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон гэсэн санааг 17 дугаар зууны Алтан товчид дурдсаныг иш болгодог. Харин үүнийг мөхсөн уйграас бичиг үсэг авсан байх үндэсгүй. Өнөөгийн Тажикийн өвөг дээдэс Согдоос уйгуртай зэрэгцэн айл эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэд өөрөөр тайлбарладаг байна. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө бас дараа бичигдсэн Чингисийн чулууны бичиг Монголын нууц товчоонд бичиг үсгийн нэлээд урт хугацааны боловсрсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг юм. Гэвч Чингис хаан 8 аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээж Татаа тунгаан эртний Иран дахь согд бичгээс үүссэн уйгур бичгээр үндэс болгож зохиосон гэдэг үгсийг баримтлах явдал бас байсаар байдаг байна. Татаа тунгаа төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм. Монголчууд эхэндээ уйгурчин бичиг гэж нэрлэдэг байжээ. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориултаар босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ. Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13 дугаар зуунд дурлсан Чингисийн чулууны бичиг юм. Энэ бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдгээрээ онцлогтой. Мөн үгийн эхэнд, дунд, адагт байгаа үсгээр нь хэлбэр нь өөрөөр байдаг байна. Монгол бичиг нь баруун Монголын ойр дайлгад тулгуурласан тод бичиг, бурайд дайлгад ойртуулсан Вагендрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай байдаг байна. 1587 онд Аюуш гүүш энтхэг төвд хэлнээс шашны судрыг монголчлоход бурхан сахиусны нэр, тарин, хүний нэр, газрын нэр зэргийг монгол бичигт зөв буулгахын тулд Али гайлын үсэг зохиожээ. Али гэдэг нь их шиг, гайли гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг юм байна. Энэхүү зохиосон галиг үсэг болох Али гайлын уйгуржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд энэ үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нэгджээ. 1616-аас 1911 оны хооронд тогтож ирсэн Манччин улсын албан ёсны бичиг болох Манж бичиг Монгол бичгээс
үүссэн байна. Манжийн төрийг үүсгэн байгуулагч Нурхаачи хааны зарилгаар Эрдэнэ багш Гагай Заргач хэмээх хоёр хүн 1599 онд Монгол бичгийн манж хэлэн тааруулан дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон байна. Монгол бичиг олон зуун жил сурах болон сургах явцад тэрхүү дүрс зурлаг бүрт тусгай нэр цол өгсөн нь заах аргад өвөрмөц нэг зүйл болжээ. Монгол бичгийн зурлагуудыг юу гэж тэмдэглэдгийг мэдхүү хүүхдүүдээ? Энэ зурлагуудыг титэм, шүд, ацаг, өргөс, шилб, завж, гидэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гизэг, залтаг гэх мэтээр Монгол бичгийнхээ зурлаг, дүрс бүрийг ялган нэрлсэн нь бичих хэрэгсдэггүй үед амаар хийлж заах боломжийг бүрдүүлдэг гин шүү хүүхдүүдээ. Хүүхдүүдээ та бүхэн ч гэсэн уламжлалт Монгол бичгээ сайн сураарай. Миний мэдээлэл таалагдсан уу хүүхдүүдээ? Таалагдсан. Сонирхолтой мэдээлэл өгсөн та надад баярлалаа. Одоо харин үлгэрийн цаг эхлүүлцгээ хүүхдүүдээ. Манай сургалтын санчид Алтан ус дохин ба 3 баавгай гэдэг үлгэрээ ирч өгнө. Сайн байна хүүхдүүдээ. Та нар Алтан ус дохин ба 3 баавгай гэдэг үлгэрийг мэдгүй. Тэгвэл би та нарт одоо ярьж өгье. Эртний урдын цагт 3 баавгай аж төрөл суудаг байжээ. Гэтэл баавгай хитрхи овёосоо хитрхи халуун шанчгаж гин. Тэгээд баавгай хэдүүлээ ойгоор гарч зугаалах уу гэжээ. Тэгээд тэр 3 гараа явчихгэн. Ой зугаалж исэн алтан үст 3 баавгайн гэрийг олж харж гин. Тэгээд дотогш орсон чинь ширээн дээр 3 аягтай овёос байжгэн. Томоос намсаж үзтэл маш хөтөн байв. Харин дундал дээр намсаж үзтэл их нялан байв. Харин хүү жижигдэр амсаж үзтэл өөрт нь яа гоё тохирж байв. Тэгээ бүгднийг өссөн охин бүгднийг нийдээд дуусчих гин. Тэгээд цааш зочны өрөөлөө ортол 3 сандал байж гин. Том дээр нь сууж үзтэл маш хатуу байв. Харин дундал дээр нь сууж үзтэл их зөөлөн байлаа. Харин хүү баавгайг дээр сууж үзтэл өөрт нь яа гоё тохирж байв. Тэгээд суугаа үйжсэн чинь хөл нь хуураад унчиж гин. Ядарсан алтан үст 2 давхар руу гарсан чинь бас л 3 ор байж гин. Гуруулан дээр нь хөвдөж үчээд хүү баавгайгийнх дээр хөвдөж үчээд унтаад өчиж гин. Өссөн 3 баавгай удалгүй гэртээ ирж баавгай миний овёосыг хэн нэгэн эзчихсэн байна гэжээ. Харин ээж баг миний хэгчвэс эзчихсэн байна гэжээ. Хүү баавгай миний хэгчвэс эзчихсэн байна гэж ойлгонов. Тэгээд тэр 3 зочны өрөөлөө ортол баавгай миний сандал дээр хэн нэгэн суусан байна гэжээ. Харин ээж баавгай минийх дээр ч суучихсан байна гэжээ. Харин хүү баавгай минийх дээр ч суучихсан байна. Бүр хугарчихсан байж штэ гэжээ. Тэгээд тэр 3 сэмэрхэн алхаад дээшээ гартал баавгай миний орон дээр хэн нэгэн эвдчихсэн байна гэжээ. Харин ээж баг минийх дээр ч бас эвдчихсэн байна гэжээ. Хүү баавгай минийх дээр ч бас эвдчихсэн байна. Бүр одоо хүртэл унтчихсан байна штэ гэжээ. Тэгээд алтан үст босоо харсан чинь өмнө нь 3 баавгай зогсож байв. Айсаа алтан үст шатар руу явж гэрийн зүг явчихгэн. Харин 3 баавгай яасан бол Ови мэдээж овёосоо чанж идээд амар сайхандаа жаргаж гинэ. Энэ үлгэрийн хийх гэсэн санаа нь бусдын өмнөд дураараа хурж болохгүй шүү хүүхдүүдээ. Миний үлгэрийг анхаарч сонсон та бүхэндээ баярлалаа. Сонирхолтой үлгэрээр зохисон санчиртаа баярлалаа. Одоо энэ манай сургалтын дэлгэр мөрөн Тэмээ хоолойн 2 гэдэг үлгэр ярьж өгнө. Сайн байна уу хүүхдүүдээ? Сайн. Та нар Тэмээ хоолойн 2 гэдэг үлгэрийг мэдгүй. Мэдгүй. Тэгвэл би одоо танарт ярьж өгье. Эртний урдын цагт нэгэн бурхан 12 жилийн амьтан сонгожээ. Гэтэл Тэмээ хоолойн 2-ыг алийг нь 12 жилийн амьтан болох вэ гэд бодоод осон гин.
тэрийг доороо сонсон Тэмээ холгон хоёр ийн ээлжжээ. Тэмээ чи арай 12 жилийн амтан болно гэж бодоогүй зү. Угаасаа ийм жижигхэн амтан юугээ л 12 жилийн амтан болох вэ дээ гэжээ. Хулгана за чи тэгвэл хоёулаа нэг тэмцээн зохиоё. Тэгээд ясна нь 12 жилийн амтан болно шүү гэжээ. Тэмээ тэгі надад лав амархан байх үз гэжээ. Хулгана бодон нэг санаа олжээ. Хоёулаа хинэн төрүүлж нар мандахыг харсан 12 жилийн амтан болж шүү гэжээ. Тэмээ амархан юм байна гэжээ. Тэмээ амархан өөрт нь амархан байсан тул ойгоор зугаалж явчихжээ. Харин хулгана бэлтгэлээ хийж унтаад өчгөж гин. Шүн орой боллоо. Тэмээ өдрийн цагаар унтсан зугаасан тул унтаад өчгөж гин. Харин хулгана өдрийн цагаар унтсан тул их хүчтэй байжээ. Хулгана нар мандахыг хүлээн суужээ. Хэдэн цаг өнгөрч нар мандлаа. Хулгана нар мандахыг харсан. Тэмээ би 12 жилийн амтан болчлоо. Би бас нарыг харлаа. Ямар азтай өдөр вэ гэжээ. Тэмээ хулганы орилгыг сонсоод нойрноосоо сэржээ. Тэмээ би стаацгунда ойгоор зугаалаад хэрэггүй л байсан юм гэжээ. Хулгана бурхан дээр очиж босон бүх явдлыг ярьжээ. Энэ үлгэрийн хэлэх гэсэн санаа нь багыг баг гэж битгий бод. Баатар болж юуны магад гэсэн зүрэг тохирч байна. Намайг анхаарсаас баярлалаа. Гоё үлгэр ярьж гисэн дэлгэр мөрөндөө баярлаа. Одоо энэ хүүхдүүдэд ояас үздэхэй. Манай сургуулийн баян жаргал ятаа тоглож өгнө. Хүүхдүүдээ би та нарт ардын 3 доо гэдэг ая тоглож үзүүлье.
утга дарж өгсөн баян жаргал хичтэй баярлаа. Одоо манай сургуулийн гам бэлэг шүлэг уншиж өгнө. Би та нартаа Монгол хүний зүрхний бичээс гэдэг нэртэй шүлэг уншиж өгнө. Би 5 хантай гэрч төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэг дорнод төржээ. Байдагны минь хонх намайг хөлд оруулсан. Ботхон буйлаа намайг хилд оруулсан. Уухай гинго надад жигүүр ургуулсан. Урцын дуу надад ухаан тараалсан. Эвдэрвээс бид хуваахын үрдээ. Эвлэрвээс бид үржүүлэхийн үрдээ. Им бол миний зүрхнээ бичээс эвлэрсэн цагтаа монголчуудад хүчтэй. Авдран дотроос судармын багтдаг. Атныхаа нуруунд дээр гэрмэн багтдаг. Өргөн тооноор минь наран багтдаг. Үнгэлсхэн дотор минь орчлон оршдог. Би 5 хошуу сүргийн эзэн. Би тал хангаа говийн эзэн. Би лустай хөх усны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. Би хөх толбот Монгол хүмүүн. Эвдэрвээс бид хуваахын үрдээ. Эвлэрвээс бид үржүүлэхийн үрдээ. Им бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчуудад хүчтэй. Сайхан шүлэг уншиж өгсөн гам бэлэгтэй баярлаа. Одоо харин хүүхдүүдийнхээ авхаалт самбайг сорж онцгой таалцах хүүхдүүдээ. Тэгье. Гар хэрвээ түүнд хүрвэл гал дүлгүйч түлж отгдог. Гар нь хэрвээ түүнд хүрвэл гал дүлгүйч түлж отгдог. Тэр юу вэ? Бора. За, ирмэн. Биш. За, бусдад нь хариулт байна уу? Гам биш. Гам бэлэгт хариулт байна уу? За. 100. Бора байлаа. За, энэ ансганы хариулт нь халгаа. Мэгэр харайцтай. Метр хойно орхицтой. Биш. Амилгэн үү? Цагаан. Биш. Туулай. Биш. Энэ ансганы зөв хариулт нь чандганы мөр. Чандганы мөр. Өвсний үзүүрт өндөг тогтжээ. Тэр юу вэ? Өвсний үзүүрт өндөг тогтжээ. Тэр юу вэ? Борэлаа. За, ирүүн мэлэгт. 1 2 3. За. Шүүдэр. Зөв байлаа. Хадан дээр хамниган бөөлнө. Тэр үү? Хадан дээр хамниган бөөлнө. Тэр үү? Биш. Уул. Шээ. Туулааны бүр. Биш. Дих. Санжиртай нь. Хариулт байдгүй. Гамилэгтэй нь. Хэлбэлтэй. Хадан дээр хамниган бөөлнө. Бүх. Биш. Энэ ансганы зөв хариулт нь чандаг. Дахиад. Ганцхан хөлтэй дахиа. Гангар толгойтой. Тэр юу вэ? Чандаг. Биш. За. Ягаан гэдэг ямар шоулээ дээ. Биш. За. Баян жаргалагчтай. Санчирт. Ширээ мөн болов? Биш. Царай зүс. Биш. Гам бэлэгт. Биш ээ. Савх. Биш ээ. Мод.
зөв хариултаа нь. Шувуу. Энэ зүү шиг нэг Манухай. зүү. Манухай. Биш. За энэ ансганы зөв хариулт нь мөг. Цагаан ямаа цасан дагтай. Тэр үү? Үл. Биш. Цагаан Биш. цас. Биш. Биш. Цасан ширхэг. Биш. Энэ онцгойн зөв хариулт нь чандаг. Яа гэж чадахгүй. Тал дээгүүр талын ташуургүй жилийн. Уур. Гүй. Ном. Биш. Ном. Чандаг. За Зэр. юу? Зэр. Ой. Биш. Тэмээ. Биш. За ганц хариултаа нь. Тэнгэр. Биш ээ. За зөв хариулт нь шуурга. Газар доор гантай шар тос. Тэр юу вэ? Газар доор гантай шар тос тэр юу вэ? Тарваг. Хий цүм. Үгүй. Тарваг. Биш. Тарваг. Нар. Зөв байна. Төгөлдөр хөхөд нэвтрүүлэг өндөрлөж байна. Буруу өссөн хөхт бухын үзэнээс хэцүү гэдэг. Та нар маань багаасаа аав ээжигээ үүнд орч өсөөрэй хөхтүүдээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.